Microsoft Word 2010 програм доторх бүх хэрэглүүрүүдийн ажил үг ба өгүүлбэрийн алдааг засах тохиргоо гэж байдаг. Үг ба өгүүлбэрийн алдааг засах тохиргоо нь маш энгийн бас амархан. Backstage руу орохын тулд файл зэс рүү ороод Options дээр дарна. Proofing гэсэн хэсгээс үг ба өгүүлбэрийн алдааны тохиргоог хийх боломжтой. 3 сет тохиргоо байгаа. Microsoft Word програмын үг ба өгүүлбэрийн алдааг засдаг тодорхой сонголтуудыг харъя. Энэ хэсэгт байна. Word програм дээр үг бол өгүүлбэрийн алдааг засч байхад үгийг бичиж байхад алдааг засна гэсэн байна. Агуулгын шинжтэй үгийг зөв бичиж ашиглах гэсэн байна. Зарим үгийг зөв эсвэл буруу гэдгийг тодорхойлоход хэцүү байдаг. Дүрмийн алдаа илэрх үед тодруул гэсэн байна. Үгийн алдаатай бол улаан зураастай өгүүлбэрийн дүрмийн алдаатай бол ногоон өнгөтэй байдаг. Дүрмийн алдааг үгийн алдаатай хамт шалга гэсэн байна. Үг ба өгүүлбэрийн алдааг хайхад эдгээр функцүүд ажиллах болно. Дүрмийн алдааг илрүүлэхээс гадна дүрмийн алдааг бичгийн загвартай хамт хослуулж илрүүлж болдог. Хэрвээ энэ тохиргоог хийгээд энэ цонхыг хаавал баримт дотор үг үсэг дүрмийн алдааг бас бичих загварын алдаатай хамт олох болно. Загвар гэдэгт хар яриа, этгээд хэллэг, үгийн товчлол гэх мэт албан бус баримтууд дээр хэрэглэгддэг зүйлсийг хэлдэг юм а. Өмнө нь Word програм нь өөрийн гэсэн нэвтрхий толтой байсан. Excel ба PowerPoint програмч бас тус тусдаа тайлбар толтой байсан. Харин Word 2010, Excel, PowerPoint, Outlook гэх мэт програмууд дундаа нэг тайлбар толтой болсон. Тайлбар толыг хэрэглэх адилхан тохиргоонуудтай. Хэрвээ би энд ямар нэгэн тохиргоо хийвэл миний офисын бүх програмуудад адилхан өөрчлөлт хийгдсэн байх болно. Хэрвээ Excel дээр энэ тохиргоог өөрчилвөл Word програмын яг энэ хэсгийн тохиргоо хүссэн хүсээгүй өөрчлөгдөнө. Тийм болохоор эдгээр тохиргоог хийхдээ бүх програмуудаа бас давхар бодолцох хэрэгтэй. Хамгийн эхний тохиргоог одоо уншийе. Том үсгээр бичсэн үгнүүдийг тоохгүй алгасах гэсэн байна. Тоон тэмдэг орсон үгийг тоохгүй алгасах тохиргоо байна. Эдгээр тохиргоонууд энэ програм болон бусад програмууд дээр боломжтой санагдаж байгаа бол тохиргоог өөрчилж болно. Автоматар засах буюу autocorrect командыг 5 төрлийн тохируулгатай. Word таны өмнөөс алдаатай үгийг засах явдлыг autocorrect гэдэг. Autocorrect командыг буцааж арилгах тохиргоо хийж болно. Танаас асуулгүй автоматар зассан учраас тэр үйлдэлийг буцаах боломжтой. Эхний тохиргоо бол auto format гэсэн тохиргоо. Энэ дотор зарим тоо ба тэмдэгтийг ямар тоо тэмдгээр орлуулах тухай байгаа. Word-ын өмнөх хувилбар ашиглаж хийсэн баримтыг би нийлье гэж бодъё. Тэр үед Word 2010 програм маань автоматар тэр баримтын тохиргоог яг ийм болгож өөрчилнө гэсэн үг л дээ. Бичиж байхад орлуулах команд байна. Бичиж байхад нэмэгдэж орох зүйлс байна. Автоматар бичигдэх зүйлсийн тохиргоонууд энд байна. Дугаарлсан жагсаалт үүсгэхэд харсан байх нэгэн тоо бичээд цэг тавиад space товч дээр дарахад автоматар дугаарлах жагсаалт болсон. Тэр командууд энэ дотор байгаа. Ажил хийхэд тэдгээр автомат үйлдэлүүд танд хүндрэлтэй санагдвал энэ тохиргоог гаргаж ирээд тэр командуудыг унтраажуулна. Математикийн autocorrect гэж байна. Энд тэгшигтгэлийн томьёонуудын товчлол байна. Хэрвээ математикийн тэгшитгэл их бичдэг бол эдгээр томьёонуудыг идэвхжүүлж ажиллаж болно. Энд бас грек үсгийн товчлууд байгаа. Хүмүүсийн хэрэгэлдэг маш олон тэмдгүүд энд байгаа. Үнэхээр урт жагсаалт. Шинжлэх ухаан бас математикийн ухаанд хэрэглэгддэг томьёонууд энд бүгдээрээ байгаа. Actions гэдэг нь Word-ын хайж байгаа үсгийг тэмдэглэж таньж мэддэг. Жишээлбэл хэрвээ та санхүүгийн тэмдэг үнэт цаасны зах зээлийн код зэргийг хайж байгаа бол тэр үгэн дээрээ дарахад үнэт цаасны цахим хаягаас тухайн мэдээллийг олох холбоосыг гаргаж ирнэ. Word-ын өмнөх хувилбарууд дээр эдгээрийг Smart Tags гэдэг байсан. Энэ команд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Таныг үгээ бичихтүүдэд автоматар засдаг команд. Та өгүүлбэр бичиж байхдаа эхний хоёр үсгийг томоор биччихсэн тохиолдолд таны гаргасан алдааг засаад эхний үсгийг л том хэвээр үлдээж бусдыг нь жижиг болгож автоматар засна. Хэрвээ танай байгууллага эсвэл баримт дээр бичсэн байгууллагын нэрний эхний хоёр үсэг нь томоор бичдэг бол exceptions дээр дараад тохиргоо хийж болно. Word програм өгүүлбэрийн эхний үгийн эхний үсгийг томоор бичдэг. Шүлэг зохиол бичиж байхад жижигээр бичих шаардлага гардаг тул шүлэг зохиол бичиж байхдаа яг энэ командыг цуцалж болно. Хүснэгтийн нүднүүд доторх эхний үгийн эхний үсгийг томоор бичих тохиргоо байна. Даваа, мигмар, лавг Гэд өдрүүдийн нэрийг бичихэд автоматар эхний үсэг нь томоор бичигдэнэ.
Хэрвээ caps lock товчийг идэвхжүүлэхээ марчсан үг бичиж байгаа бол үүнийг бас автоматар засах боломжтой. Автоматар засах үгнүүд товчлбруудыг бичгээс зайлсхийх хэрэггүй, урт, бичихэд хэцүү эсвэл бичих болгондоо алддаг үгэ Microsoft Word 2010 программын энэхүү жагсаалтанд нэмж оруулаарай. Автоматар засах тохиргоог зөв гүйцэд ашиглавал таны цагийг хэмнэх болно.